хүргээд шүүд илтгэлээ эхлүүлчихье. За миний илтгэлийн сэдв хотон угсаатай шашин зан үйл ба соёлын бие тус үеийн хамгаалалт гэдэг сэдв байна. Энэ сэдв бодлоор яг өнөөдрийн эрдэм үйлчлэгээний хурлын ярьсан бүх сэдвүүдийг ерөнхийдөө бараг дүгнэх болоо гэж би бодож байна. Тэгээд агуулга бол хамгийн миний гол ярих гэж байгаа зүйл бүгдээрээ соёлын бие тус өв гэж юу вэ? Энд ямар айсаа байдгийн бэ гэдгийг хамгийн түрүүнд ойлгочоод дараа манай хотонгийн энэ шашны зан үйлээс хамгийн түрүүнд бид нар ЮНЕСКОгийн бүртгэлд эсвэл Монголын үндэсний яаралтай хамгаалах шаардлагатай өвийн бүртгэлд яг юуг эхлээд бүртгүүлж болох вэ гэдэг би бас өөрийнхөө саналыг хэлээд илтгэлээ үргэлжлүүлье. За соёлын бие тус өв гэдэг нь соёлын бие тус өв гэдэг нь зөвхөн дуу бүжиг зан үйл бус харин тухайн ард түмний үеэс үед уламжилсан мэдлэг, үнэт зүйл, амьдралын хэв маяг ертөнцийг үзэх үзэл гэж байна. Энэ дээр үнэт зүйл гэж гарч ирж байгаад Эрс доктрийн хэлдэг шиг нөгөө нэг хотон хүний чин чанар, үнэт чанар гэдэг юу вэ гэдэг нь яг өнөөдрийн бидний амьдарч ирсэн энэ цаг хугацаанд бидний шашны зан үйл, бидний соёл урлаг, бидний ахуй амьдрал дэх бидний одоо хүртэл саж чадах байгаа тэр бүхнийг үнэт зүйл гэж байна. Тэгэхээр энэ үнэт зүйлийг хэн байлгадаг вэ гэхээр хотон хүмүүс бид нар өөрсдөө байж таарна гэсэн үг. Тэгэхээр Монголын соёлын бие тус өв 7 айсавд хамаардаг. Ихэд ам уламжлал илэрхийлэл, ардын язгуур урлаг, уламжлал баяр наадам зан үйлээс тоглоом наадгаа, байгалийн болон самшин ертөнцийн тухай зан үйл, уламжлалт арга ухаан, мал маллах арга ухаан, уламжлалт гар урлал гэсэн энэ 7 айсавд дотор Монголын соёлын бие тус өв бүтэн хамаарна гэсэн үг. Тэгэхээр манай хотонгийн соёлын бие тус өв бүгд энд хамаарна гэсэн үг бүгдээрээ. Гэхдээ өнөөгийн байдлаар яг 2026 оны 7 сарын байдлаар би соёлын үндэсний төвд очиод яг хотон гэдэг нэрээр судалгаа хийхэд 2 айс авийн 4 төрөлд 77 хүн өвлөн уламжлагч өнөөгийн байдлаар бүртгүүлсэн байна гэсэн үг. Одоо чинь санхүү доктрийн хэллээр 16,000 гаруй хүн байна гэсэн шүү дээ. Гэтэл тэр 16,000 орчим хүнээс 77 хүн энэ 2 айс авийн 4 төрлөөр өвлөн уламжлагчийг бүртгүүлчихсэн. Соёлын бие тус өвийг ур чадварын өндөр түвшинд ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжилсан 133 хүн бүртгэлтэй байдгийн 6 хүн нь манай хотонгоос байдаг. Одоо Динамитрах, Нямах, Арслах, манай аав Бөө Батрах, Магсдагч гэдэг энэ 6 хүн. Гэтэл одоо энэ 6 хүнээс Бөө Батрах аав хоёр одоо бидний дэргэд байж байгаа. Тэгээ бусад хүмүүс нь Тэнгэрийн орнд очсон. Тэгэхээр энэ хүмүүсийн залгамж хаалаг цаашид яаж энэ соёлын бие тус өвдө хамааруулж бид нар байлгах тэр байр суурийг нь хадгалж өгөх вэ гэдэг асуудал дээр зөвхөн өр хүүхдүүд нь биш бүгдээрээ нийт цугаараа энэ дээр анхаарал хандуулах юм бол бидний соёлын өвлийг хүчтэй байх болно гэсэн үг. Тэгэхээр энэний цөөрж байгаа энэ шалтгааныг би ингэж үзсэн. Нэгдүгээр тухайн орон нутаг дэх өвлөн уламжлагчдын анхны шатны бүртгэлийн давалгаас бол яг тэгэхээр тэнд мэрэгжилтэн байхгүй учраас тэр мэрэгжилтэн хаана ямар хүн байна вэ гэдгийг олж чадахгүй. Хоёрдугаар иргэдийн соёлын өвийн тухай мэдлэг мэдээлэл дутмаг. Тэгэхээр соёлын бие тус өв гэж юу вэ? Энэ дотроо хэдэн айс автаа вэ гэд хэн нэгнээс очиод асуухад яг энэ цайны 7 айс авыг та бүхэн хэлж чадна гэдэг бол би бол яг өндөө итгэхгүй байна. Тэгэхээр бид нар ард иргэдэнд өөрсдөө энэ тухай мэдлэг мэдээллийг гүйцэд авчих юм бол заавал тэр мэрэгчлэлийг хүлээгээд авах шаардлагагүй амьдарч байгаа газар орныхоо хамгийн анхны шатны нэгж байгуулад за би бол ийм угсаа гаруултаа ийм өвийг ингэж өвлж яваа ийм хүн намайг тэр газар нь бүртгүүлээд өгөөч. Эсвэл бас нэг бүртгүүлж болох нэгж нь юу гэхээр тухайн соёлыг хамгийн сайн хадгалж яваа байгууллага гэж төрийн бус байгууллага. Ялангуяа одоо манай худаа нийгэмлэг яг энэ өв дээр бас анхаарлыг хандуулж соёлын өвийн төв үндэсний төвд мэдээллийг шилжүүлээд цаашаа шинжээч болон засгийн газрын эрх мэдэлсэн хүмүүст ингээд шалгуулад тэндээс бид нар соёлын өвийн төвдөө бас бүртгэл баримжуулалтаа бас хийх гэж боддог байх нэ. За ингээд 77 хүнийхэн мэдээлэл ингээд гарч ирж байгаа. Гэтэ энэ дотор бас нөгөө халах ястай гээд бүртгүүлсэн хүмүүс бас байлээ. Халах баяд харагдж байгаа. За
хадгалт хамгаалалт энийг болохоор соёлын өвийн тухай хуулийн үндэсний жагсаалтад нэр дэвшүүлэх гээд 2 дугаар зүйлийн 2-ын 1 дээр Монгол улсын иргэн бүлэг хүн хамт олон хуулийн этгээд нь соёлын бие тус өвийг үндэсний жагсаалтад нэр дэвшүүлэх сандыг соёлын өвийн үндэсний төвд гаргана гэдэг нь сая миний хэлсэн. Тэгэхээр яг энэ жагсаалтын 4 зүйлийг бид нар хийж чадах юм бол бид нар өөрсдийнхөө соёлын бие тус өвийг тэр 7 ай савынхан хүрээнд бүгднгийн ялгаж зааглаад ингээд бүртгүүлчих юм бол яг угсаатнараа бүх өвөө бүртгүүлж чадсан баг хамгийн анхны дийлэнх тийм цөм болж чадна гэж үзэж байна. За тэгээд би шууд дүгнэлт рүүгээ орё. Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн ардын багш Нашнымтай би бас энэ талаар ярилцаа сууж байхад багш ингэж хэлжээ. Ер нь монголчууд эртний нүүдэлчдийн шүтлэг нь байгаль, сав шим ертөнц, гадар дэлхийтэйгээ уялдаа холбоотой байжээ. Гэхдээ яг энийг орчин цагт одоо үед хадгалж яваа угсаатан бол зөвхөн хотын юм а гэж байна. Тэгэхээр энэ яг бидний хавар одоо газар тариалангийнхаа усыг хагалж эхлэх шар гэрийн тахилгааг хийгээд намар хурааж авах хүртэл энэ хооронд болж байгаа бидний уул овооны тахилга ар гэрдээ хийж байгаа дэлхийдээ сайжрах энэ бүх юунууд ч юм бол яг энэ соёлын бие тус өвийнхөө гол цөм болж ирж байгаа гэсэн үг. За тэгээд эндээс би ямар дүгнэлтийг гаргаж ирсэн бэ гэхээр Монгол улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын бие тус өвийн үндэсний бүртгэл за нэгдүгürt уул овооны тахилга буюу гадын тахилга хоёрдугаарт хурмын зан үйл буюу ниха хийх ёслол гуравдугаарт оршуулгын зан үйл дөрөвдүгээрт бурхан болсон аав ээжтэй хүндэтгэл үзүүлэх цайны ёс гэсэн энэ 4 зан үйлийг бүгдээрээ 2030 онд ч юм уу тийм ээ аль болох хамжаад энийг Монгол Улсын яаралтай хамгаалах соёлын бие тус өвдөө бүртгүүлээ гэдэг энэ сандыг тавьж байна. Ингээд та бүхнийг даасан цэнгэр нэмэлтээ авч авралын бүхэн ивэх болцоо гэж бодоод нэмэлт болцоо гэж энэ хэлсэн нь яа баярлалаа.